Тэгэхээр энэ автомашин дугуй одоо ингээд нэг зам дээр явж байгаа. За энэ ялангуяа манай Улаанбаатар хотын хувьд бол энд дугуй, сурон гэдэг энэ электрон моциклууд бүгд автомашинтай явгууны замтайгаа аль альтай нь холилдож явж байгаа. Энэ асуудал бол одоо дэлхийн нийтээр ерөнхийдөө олон хотуудад тулгамдж энэ ч бас шийдэл гарсан асуудал юм байна. Судалчаар судлахаар. Тэгэхээр энэ дээр одоо ямар байдлаар шийдэж гэнэ гэхээр энэ ундаг дугуй энэ электрон моциклт нь тусгай агныг гаргаж өгөхгүй, нэгдүгээр игний тусгай агныг гаргаж өгөх хамгаалцтай. За энэ орон зай хувьд боломжгүй бол нэгдүгээр игнийгээ автомашин ундаг дугуй, цахилгаан дугуй ингэж хувааж хэрэглэх ийм дэлхийн нийтийн чиг хандлага байна. За түрүү бас гал бадар хурандаа хэлж байна. Энэ зуны одоо бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нарны замыг одоо энэ хажуу талд нэг ундаг дугуйны игнээ явах нарийнхын игнээ гаргасан байгаа автомашинтай хувааж явах. Тэгэхээр энэ игнийг бид бас цаашдаа олон зам дээр аль боломжит хэмжээнд нь ундаг дугуйнд бас тодорхой багхан ч гэсэн юм орон зай гаргаж өгөж тэр тэмдэг тэмдэглэгээ хиймээр байгаа юм. Тэгээд энэ дагуугаа одоо бид бас ундаг дугуй тээврийн хэрэгчдүүд бол явгууны замтай холилдохгүйгээр энэ игнэндээ яг тэр чиглэлийн дагуу энэ машинтайгаа одоо ойлголцож явах. Нөгөө талаас автомашин хэрэглэж байгаа жолооч нар маань энэ ундаг дугуй тээврийн одоо электрон моциклуудаа хөндлөж биенийгаа хөндлөж ингэж явах юм бол одоо ийм дал заншлыг төлөвшүүлэх юм бол энэ тээвэртэй холбоотой элдв одоо аваар осол хэрэг төв гарахаас урьдчилан сэргийлнэ гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр одоо манай нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх одоо энэ байгууллагууд одоо онлайлж ажиллах нь илүү үр дүнтэй. Энэ одоо нэг яарад яах втэ гэх мэт энэ олон аянууд бол үр дүнгээ өгсөн байдаг. Үүнтэй адилханаар нэгдүгээр игнийгээ бүгдээрээ одоо энэ ундаг дугуйтайгаа хувааж хэрэглэе гэдэг энэ дадал туршлыг хэрэгжүүлэх нь дэлхийн нийтийн бас туршлага байна гэдэг саналыг бас хэлье.